But if you close your eyes Сайн байцгаана уу? Зүүн хаад Азийн төлөөлсөн залуусаа. Өнөөдөр бид өөрсдийн бус нутгийн их тайвны талаар болон их тайвныг хэрхэн бүрэлдүүлсэн заслаа талаар ярилцах болно. Ингээд та бүхэн өөрсдийн санал бодлоо чөлөөтэй хуваалцсан уу? Ингээд таны та бүхний хувьд их тайван гэж яг юу вэ? Их тайвныг хэрхэн бүрэлдүүлэх вэ? 大家好，我觉得世界和平是没有任何拘束，也没有过多的管理，在公平的社会里，每个人都自由的生活，这就是和平。Также я думаю, что суть мира состоит в том, что люди были счастливы, без страха, спокойны и без войны. Нэг алдартай арга наригч бас хэлэхдээ гэр бүлийн эв найрамдал одоо их тайван гэдэг бол улс үндэстний их тайвантай шууд холбоотой гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гэр бүл их тайван байж ч улс орон бас их тайван байна гэсэн. Тэгэхээр гэр бүлийг их тайванаас нэг чухал хэсэг гэж бас харж үзэж байна. でも政治だけに限らないで、平和がその国の国民から作られるものだと思います。国民が平等であることやお互いを人道的に尊重することに成立し、この平和がなることにすると思います。 그런데 정부 조직 및 빈부격차로 인해 국민들이 평화롭지 않습니다. 변화란 것은 나라마다 다르게 영향을 미치고 표구적 불평등하게 살고 있다. 평화는 어디서 시작하느냐면 서로를 이해하고 주장하는 데서 시작된다. 국가들인 제국의 길성우리 복지안과 함께 발전할 수 있는 방안을 우선순위를 설정하여 서로 돕는다면 평화는 그 어떤 것보다 힘께 존재할 것이다. Тийм шүү. Ингээд тэгвэл энэ хүү их тайван гахалтай зүйлсийг зүүн хаад Азийн залуучууд бид нар урлагаар дамжуулан эдгээр хүмүүст их тайван байх талаар уриалж чаднаа гэж бодож байна. 사람들이 조각한다 웃으며 내 손길이 빌려줘 한데 어디 웃나서 가자 웃어버리